За тэгэхээр энийг үзэж байгаа өдрийн юмд ерөнхийдөө бол би ханаад хүрсэн байгаа учраас миний нус ойрхон гойжоо тэгээд яриан дундуур жоохон нусаа татдаг байвал тэр бити тоогоорой. Гадаа хүдэн байгаа учраас айл болох дулаагаа уцлаад ханаад хүрэхгүй байхыг хичээ шүү. Ямар ч байсан гэсэн чи хөөрхөн байх албагүй. Чи заавал хөөрхөн байх албаа байхгүй. Бид нар өөрөөсөө царайг сонгож төрдгөө учраас чи заавал хөөрхөн байгаад байх шаардлага байхгүй. Магадгүй мис засалд ордог ч юм уу, тиймэрхүү байдлаар ингээд өөрийнхөө царайг хөржиж болно ах. Гэтэ бусдаар бол бид нар өөрөөсөө царайг хизээж сонгож төрдгөө шүү дээ. Зүгээр л сонгож төрдгөө учраас бид нар зүгээр л ийм царайтай төрсөн. Тийм учраас зүгээр л одоо байгаа өөрийгөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Мэдээж энэ сонсогдож байгаа шиг амар амар биш. Мэдээж өөрийгөө хүлийн зөвшөөрнө гэдэг хамгийн хэцүү байдаг. Ялангуяа өөрийнхөө гаднах төрөх, гаднах царайг ялангуяа байнгын толинд харах болгондоо л яг яалтчгүй өөрийнхөө өөсөвийг хааж эхэлдэг шүү дээ. Толинд дараал миний жилхгүй, тэр жилхгүй, миний нүд иймэрхүү байна. Хамар иймэрхүү байна. Тийм байна. Хүмүүс намайг ингэж хардаг болов би амар царай муутай байна. Тэр энэ шиг хөөрхөн байсан бол энэ шиг хөөрхөн байсан бол инх байсан тийх байсан да. Тэрийг зүгээр л болох хэрэгтэй. Аль чадгаараа өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрөх гэж оролдох хэрэгтэй. Гэхдээ мэдээж амар байхгүй би үүнийг сайн ойлгож байна. Яагаад гэвэл би өөрөө тийм байсан. Бараг магадгүй одоо ч гэсэндээ тийм. Би ер нь бол багасаа өөрийнхөө гаднах төрхөнд амар сэтгэл дундуур байдаг гэсэн юм. Ер нь бол өөртөө айгу дургу өөрийнхөө гаднах төрхөнд. Тэгээд бол ямар нэг багасаа л ямар нэгэн гэр бүлийн зураг эсвэл ингээд хамт олон найз нөхөд ангийнхны зураг даралт миний зүгээр хар дарсан зүйл чиг санагддаг байсан. Ямар нэгэн байдлаар миний төрсөн өдөр ч байна уу ямар нэгэн баяраар ингээд зураг даруулах болохоор би зүгээр ингээд наваа бити оруулаач гуйж гин те би зүгээр ингээд ормооргүй байж гэдэг юм уу. Эсвэл ангийн зураг авалтан дээр байх юм бол бүр ингээд би энэ ангид анханасаа байгаагүй сурж байгаагүй юм шигээр зүгээр намайг бити оруулаач миний царайг бити гаргаач зүгээр би өөрөөхөө тэр муухай царайг хармааргүй байна гэл те. Ерөнхийдөө бол ингээд гэр бүлийн зураг даруулсан ч гэсэн үнэхээр хүчээр даруулаад тэнд ингээд дуртай тургуу тэр зургийг дарсан тул би тэрийг өстө дахиж харахыг хүсдэггүй те. Ингээд гэр бүлийнхаа ингээд хамт хараач гэдэг юм уу ингээд хүмүүс ингэдэг байтал би зүгээр л тэрийг дахиж үнэхээр хармааргүй санагддаг. Үнэхээр нэг тийм өөрөөхөө тэр үдсшгүй төрхийг хараад бүр ингээд ёо бүр хийлэхгүй голтохгүй тийм нэг новшин санагддаг байсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө болвол хөөрхөн байх нь мэдээж магадгүй давуу тал байгаа. Магадгүй энэ нийгэмд ингээд давуу тал эзлээд арай бусдаас ийм гой харагддаг ч юм уу, арай бусдын нүдийг татдаг ч юм уу, анхаарлыг татдаг ч юм уу. Ямар ч байсан тодорхой хэмжээний давуу тал байгаах би тэрг бол нуухгүй. Угаасаа бид бүгдээрээ л мэдчихэж магадгүй. Үнэхээр тийм хөөрхөн хүн байвал хүмүүсийн хандлага нь жоохон өөр болоод ирдэг ч юм уу те. Жоохон ингээл бид нар бусд хүмүүсийг бодвол арай илүү тийм боломж арай илүү байгаад байгаа юм шиг, арай илүү тийм бүх зүйл нээлттэй өөртөнд байгаад байгаа юм шиг санагдана. Тэр мэдээж ойлгомжтой. Гэхдээ эндээс зүгээр л нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Чи өөрийнхөө царайг угаасаа голлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Эцсийн байдалтаа чиний царай гэдэг болвол чи гэдэг чамайг төлөөлж харуулж байгаа ганц зүйл байхгүй. Хэрвээ энэ хороо дэлхий дээр бүх хүмүүс яг ижлэгэн царайтай байсан бол чи яг хинээс ч ялгахдахгүй заяа. Хинээс ч ялгахдахгүй. Эсвэл энэ хороо дэлхий дээр бүгдээрээ ингээл хөөрхөн ч юм уу нэг төрлийн ижил хэмтэй одоо тэр төгс хамар ч юм уу төгснүүд ийм царайтайсан бол бид нар бүгдээрээ л хоорондоо адилхан бүгдээрээ л нэг тийм онц биш юм шиг санагдаж штэ. Тийм учраас тэр дундаас чамайг чи болгож онцгой байлгаж өөрчилж байгаа зүйл бол чиний одоогийн царай байхгүй. Чамайг хинч харсан, гудамжаар хинч харсан, ямар ч үед харсан, тэр явж штэ, энэ явж штэ. Хүмүүс чамайг шууд хараал тань гэсэн. Тэрэнд заавал хөөрхөн ч юм уу, царай муутай гэсэн ойлголт байхгүй байхгүй. Чи бол чийл гэсэн үг. Тэстэг гэхэд чиний царай ямар ч байж болно. Хөөрхөнж, царай муутай ч те чи өөрөөдөө дургуй байж болно. Гэхдээ хамгийн чухал зүйл нь зүгээр л чи хинбэ гэдэг чинь хамгийн чухал. Чи ямар ч царайтай байж болно. Чи ингээд хөгжлийн бэрхшээлтэй ч байсан болно. Яг үндэ бүр ингээд ямар ч гадаа төрөх бие мах бодийн хувьд бусдаас дутагдмал ямар ч байсан болно. Зүгээр л хамгийн чухал зүйл нь ямар ч гэсэн одоо байгаа өөрөөгөө аль болох хүлийн зөвшөөрөхийг оролт. Аль болох за би ийм царайтай, би ийм те. Гэхдээ би өөрчлөж чадах зүйлээ өөрчлөн магадгүй өөртөө таарсан магадгүй үсний стил ч юм уу те. Аливаа зүйлүүдийг хувцалтыг өөртөө тааруулахыг хичээдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд өөрийгөө өмнөхөөсөө илүү дээр түвшинд аваачих хэрэгтэй. Дээрээс нь хамгийн чухал зүйл нь зүгээр л өөрийгөө жоохон жолоо хүлийн зөвшөөрчих. Би магадгүй одоо болтол үүнтэй тэмцэлдэж байгаа. Одоо болтол өөрийгөө яг байгаагаар нь хүлээж авахыг амар оролддог. Яг тэгэхээр би үргэлж нэг тийм зургнаас сутдаг байсан. Миний Instagram, Facebook дээр бараг л зураг байдаг байсан. Би зураг даруулах юм бол зүгээр ядчил миний царай гараагүй зураг ордог байгаасаа. Ядчил те би ингээд өөр тийшээ харцсан ч байна уу? Эсвэл ингээд нүрээ блүрддэг ч байна уу? Аль эсвэл миний ингээд нүр ингээд харах уу болцсон ч юм уу те? Эсвэл зүгээр ингээд гадна талаа ч юм уу цаашаа харж байгаа нуруугаа ч юм уу ерөөдөө өөрийнхөө царайг харуулах аюу дургу бүр нэг тийм байсан байхгүй юу угаасаа.
Тэгээд ерөнхийдөө болвол би ингээд бичлэг хийгээд ингээд камерны өмнө суугаад өөрийнхөө энэ царайг өөрөө хүртэл ингээд хараад тэрийгээ бүр ингээд олон хүмүүст харуулад инх нь яг үнэндээ надаас маш их зориг шаардсан, маш их нэг тийм өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд аюу хэцүүсэн. Яг гэвэл би зурган дээр өөрийгөө харахад хүртэл амар хэцүү байсан байтал би зүгээр ингээд камер дээр өөрийгөө хараад өөрийгөө ингээд толдоод ингээд харна гэдэг бол бүр аимшигтай байгаа байхгүй. Бүр тэрийг ингээд олон нийтэд үзүүлээд зурагч биш бүр ингээд бичлэг болгоод постлоод олон нийтэд үзүүлнэ гэдэг бол миний хувьд үнэхээр бүр ингээд нэг тийм би хизээж өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй хүн байсан байтал надаас маш их зориг, маш их нэг тийм хичээл зүтгэл, сэтгэлийн хат шаардсан зүйл болсон байхгүй юу. Тэгээ одоо ингээд эргээд хараад үзэхэд одоохондоо өөрийнхөө байгаа бүх зүйлийг окей, гоё, nice байна гэж хүлээн зөвшөөрч хангалттай чадаагүй ч гэсэндээ ерөнхийдөө болвол тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. За би угаасаа л ийм царайтай. Би угаасаа хаанаас нь ч харсан би ийм царайтай. Гадар явсан ч хүмүүс намайг ийм царайгаар л харна. Угаасаа миний энэ төрхийг би өөрөө өөрчлөх боломжгүй. Тийм учраас би өөрийгөө айлуулах чадах хэмжээгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо ч гэсэндээ надад хангалттай хүлээн зөвшөөрч чадаагүй талууд байгаа ч гэсэндээ ядчил өмнөхөө бодвол би өөрийнхөө ингээд царайг те ингээд яриаг бичингуудаа би олон нийтэд хүргээд ч юм уу хүмүүст үзүүлэхдээ ядчил өмнөшгөө санаа зовдөг ч юм уу бити ингэсэ ч гэдэм үү өөрийгөө харахаас дургу хүрдэг байсан арай илүү багассан. Гэхдээ стил би заримдаа бусад хүмүүс шиг үнэхээр ингээд ямар ч үедээ дүнс ирсэн байх үедээ ч ямар ч үедээ өөрийгөө хардаг ч юм уу өөрийгөө бусад харуулсан ч санаа зовхгүй би угаасаа л ийм штэ гээд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг хараад би үнэхээр гайхалтай юм аа. Би эднэр шиг болох арай л болоогүй юм байна гэсэн мэдрэмжийг хүртэл байнга авдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь зүгээр л чи өөрийнхөө одоо байгаа төрхийг хайрлах хэрэгтэй. Одоо байгаа төрхөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Instagram дээр явж байгаа, сошиал медиа дээр явж байгаа ихэнх зүйл худлаа штэ. Бүгдээрээ фильтр ч юм уу, бүгдээрээ ямар нэгэн байдлаар янзлцсан ч юм уу, эсвэл хамгийн гоё бодолтой хийцэн ч юм уу, эсвэл хамгийн гоё хувцас өмссөн ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрсдөө хамгийн сайн сайхан гарсан зураг хөрөг зүйлсийг л хүмүүс сошиал медиа дээр тавихыг хүсдэг, бас тавьдаг. Тийм болохоор өөрийгөө яг үндэ тэгж дутуу мэдрэх шаардлага өөрийгөө айлуулах чадхаараа хүлээн зөвшөөрөөд зүгээр л хамгийн чухал зүйл нь чи хинбэ гэдэгтэй л төвлөрөхийг хичээгээрэй. За би угаасаа ингэж харагддаг хүн, би угаасаа юм хүн гэхдээ би хин юм бэ? Би яг ямар хүн юм бэ? Би яг ингээд яг үндэ хүн үнэхээр нэг тийм югмэр чи нэг тийм цаанаасаа л бүр нэг юм хүний татдаг ч юм уу цаанаасаа л бүр ингээд дотоод өөртөө анхаарад үнэхээр юмыг сураад хичээгээд бүр ингээд өөрийгөө зүгээр хүлээн зөвшөөрдөг ч юм уу те ямар ч үсэн тийм бусад чиг хөөрхөн иймээ тиймээ зүйл байхгүй байсан ч гэсэндээ үнэхээр ингээд өөрийнхөө дуртай зүйлийг хамгийн сайхнаараа сэтгэлээрээ хийдэг хичээж чаддаг өөрийнхөө дотоод өөрийнхөө хөгжүүлж болох зүйлдээ анхаарад хамгийн сайнаар хичээж байгаа тэр хүмүүс л ягаад ч юм хүний сэтгэлийг аягүй их татдаг. Амар хөөрхөн хүнээс илүү миний хувьдлаа үнэхээр ингээд сэтгэлээсээ хичээгээд үнэхээр ингээд юмыг болох гэж гүүгээд өөрийнхөө өөрчилж чадах зүйлсүүдийг өөрчилж гэж хичээж байгаа хүн надад бүр амар хөөрхөн харагддаг. Ямар ч фильтртэй эсвэл ямар ч хөөрхөн хүнээс илүү тийм хүмүүс надад илүү хөөрхөн үзэсгэлэнтэй санагддаг байхгүй. Тийм болохоор угаасаа амаргүй байх нь би мэдчихээн. Гэхдээ ямар ч байсан бусдаас ялгарах тэр зүйл чинь л чиний царай, чиний гаднах төрх түүнийгээ хүлээн зөвшөөр. Өөрийгөө зүгээр л ямархуу хүн байх ёстой вэ? Ямархуу хүн байх вэ гэдэг дээр л илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхээр мэдээж өөрийнхөө гадаад төрхийг шууд хараад хүлээн зөвшөөрнө гэдэг бол амаргүй би яг наад зүйлийг чинь яг даваал стил явсаар л байна. Гэтэ ямар ч үсэн багаарч болоо өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Ягаад гэвэл чиний царай дэлхий дээр ганц л байгаа. Чамайг одоо байгаа төрөгч нь л бусд хүмүүсээс ялгаруулж чамайг гэж шууд таних зүйл чинь шүү.